хоёр орж ирж байгаа нэр дэвшигчийг бол дэмжиж байгаа. За ингээд хоёр одоо намын төлөөлөл гэж ойлгогдож байна. Ер нь сонгуулийн ерөнхий ороо бол бас сонгуулийг одоо аль аль талыг одоо нэг талыг барихгүйгээр аль аль талын одоо бас үзэл санаа бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлж ард иргэдээ сонгогдох эрхийг бол бас хангах нь зөв байгаад байгаа. Тийм учраас дэмжиж байна. За сонгуулиар маш их юу гэдгийг ойлголцох бодлоо маргаан болох гардаг. Тийм учраас сонгуулийн одоо ерөнхий ороо бол бас маш сайн ажиллах шаардлагатай байна. Тийм учраас хоёр нэр дэвшигчээс бол асуулт асуумаар байна. Ер нь одоо Монголын одоо энэ сонгуулийн тухай хууль, энэ улс төрийн намын тухай хуулиуд бол зөндөө өөрчлөлтүүд орж байна. Гэхдээ та хоёр одоо бас очоод ямар ажлуудыг хийх вэ? За жишээ нь сонгуулийн ерөнхий ороо бол ингээд аль аль намын төлөөлөг бол авч чадж байна. Орон нутагт сонгуулийн салбар хороон дээр бол дандаа төрийн албаагч нар ажиллаж байгаа. Тэр төрийн албаагч нар бол яг тэр орон нутагт ямар нам ялснаас шалтгаалаад юм уу те? Яг тэр намын төлөөллүүд байгаа. Тийм учраас одоо бусад одоо намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн эрхийг хангахгүй байх асуудал зөндөө байна. За жишээ нь бол Баянгор аймагт гэхэд одоо би жишээ ярьж байна те. Орон нутгийн сонгуулиар 20 онд одоо бүр яг багаар нэр бол 6 дугаар баг дээр дансаар нь мөнгө хийгээд ингээд хараагаад бусдын санал одоо нөлөөлсөн асуудал байгаа. Тэгээ энэ нь бол одоо шүүхээр тогтоогдоод тэр нэр дэвшигчдийн асуудал одоо үндсэндээ шүүхээр гүчингөө болсон ч гэсэн дараагийнх нь нэр дэвшигчийг одоо тодруулах хугацаагүйгээр ингээд шүүхийн бага маргаанууд явчихж байгаа байхгүй юу? Энэ асуудлыг яаж богино цаг хугацаанд одоо шийдвэрлэх вэ? Энэ дээр ямар санаа оноо байна вэ? За мөн яг энэ асуудал яг дахиад давтагдж 20 онд давтагдсан бол яг 24 онд бас одоо манай Баянгор аймгийн 9 дугаар баг дээр ийм асуудал гарч. 2 хоногийн өмнө шүүх хурал нь болоод 5 дахь өдөр 3 хоногийн өмнө шүүх хурал нь болоод яг одоо яг ийм байдлаар бас хүмүүст мөнгө тараагаад тэр мөнгө нь одоо бүр өгсөн авсан нотлогдоод тэр нь бүр цагдаа яг тэр үед нь очиод бүр тогтоочод байхад энэ асуудал шийдэхгүй явсараад 2 жилийн дараа саяхан шийдэгдэж байгаа. Тэгэхээр энэ одоо энэ сонгуультай холбоотой нийт материал тарах бусдын одоо саналыг худалдаж авах зорилгоор явагдаж байгаа энэ асуудлыг яг тэр цаг хугацаанд нь шийдвэрлэхдээ та хоёр яг юу бодож байна вэ гэсэн ийм асуулт байна. За дараагийн нэг асуулт бол энэ иргэдийн одоо сонгогдох эрхээ эдлэхдээ бусдын нөлөөнд автахгүй байх дээр одоо сонгуулийн ерөнхий ороо ямар ажлуудыг зохион байгуулах ёстой вэ? Энэ дээр одоо та хоёр удаа хариулаач. Ямар ажил арга хэмжээ хийх ёстой вэ тэнд очиод? Ямар байдлаар одоо бидний сонгуулиан бодлоонгүй тэр ард иргэдийн саналыг яг үнэн зөвөөр авч чадах вэ гэдэг дээр та хоёр дөрвтөө ямар ажлууд хийх вэ гэсэн ийм асуултуудыг асууя. За сонгуулийн үед бол бид нэр дундсандаа бүгдээр ингээ харж байдаг эрцийн асуудал маш муу байдаг юм аа. Энэ эрцийг нэмэгдүүлэхдээ та хоёр одоо за нэр дэвшигч хариулъя. Мегабор нэр дэвшигч хариулъя. Энэ дөрийн дөрөв. За жаргал сайхан гишүүний асуултанд хариулъя. Нэр дэвшигч Мегмар. За сонгуулийн ерөнхий орооны гишүүнээр томилогдвол мэдээж сонгуулийн ерөнхий ороо олонхороо шийдвэр гаргаж ингэж ажилдаг хуулиар хүлээсэн байгууллага. Тийм учраас мэдээж олноороо хэлэлцэж шийдвэрээ гаргаж. За микрофон өгөөд ягаад дундорч 3-4 асуулт асуусан тийм ээ. За тийм учраас сонгуулийн зохион байгуулалттай холбоотой сонгуулийн тойрог хэсгийн хороодын үйл ажиллагаанд энэ орон нутгийн оролцоог анхаарах ёстой гэдэг энэ зүйлийг хэлж байна. Ер нь бол аймаг нийслэлийн сонгуулийн хороонд бол хуулиараа бол тодорхой албан тушаалаар ордог ийм одоо сонгуулийн ерөнхий орооны хэсгийн хороонд ордог, тойргийн хороонд ордог улсууд маань бол байгаа. Тухайлбал одоо засаг даргын тамгын газрын дарга хариуцсан одоо улсын бүртгэлийн хэлцээхэн дарга энэ. Тэгэхээр энэ хуулиар хүлээсэн байгууллагуудын одоо оролцоог бол мэдээж хуулийнхын дагуу хангаж таарна. За нөгөө талаасаа орон нутгаасаа ирүүлж байгаа тойргийн хэсгийн хороодод оруулах одоо саналыг бол сонгуулийн ерөнхий хороо өөрсдөө бас авч харгалзан үзэж шийдвэрээ гаргадаг. Тийм учраас энэ зарчмын дагуу оролцоог ялангуяа төрийн албаа хаагч, төрийн захиргааны болон үйлчлэгээний албаа хаагчд бол оролцох юм хуулийн зохицуулалттай байгаа учраас энэ хуулийн зохицуулалтаа харгаж ажиллана гэж бол бодож байна. За мөн таны асуултанд байгаа
энэ мөнгө тараасан үйл явдлууд гардаг энийг цаг хугацаанд нь шийдвэрлэх асуудал дээр бол мэдээж энэ хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой зөрчил болон эрүүгийн хуулиар бол хоригдол хязгаарлалт ял шийтгэл хариуцлагын асуудал бол зохицуулагдсан байдаг. Тийм учраас энэ зөрчил гомдлыг бол хэрэг хянан шийдвэрлэх харьяаллынхаа дагуу холбогдох албан тушаалтнууд хуулийн хугацаанд нь богино хугацаанд шийдвэр гаргаж за мөн энэ шийдвэрийн үндсэн дээр үндэслэж сонгуулийн төв байгууллага бол шийдвэрээ гаргах энэ тал дээр бол анхаарч ажиллана гэж ингэж тооцож байна. Мэдээж одоо шүүхэр шийдвэр эзэлэгдэн гарсан сонгуулийн үр дүн гарснаас хойш ийм шийдвэр гарсан тохиолдолд бол энэ маань бол сонгуулийн үйл тогтоомжийг зөрчсөнтэй холбоотойгоор одоо сонгогдож гарсан этгээдийг эгүүлэн татах асуудал бол улсын их хурл болон бусад одоо эрх бүхий субъектүүдийн маань эрх хэмжээ болж таарна. Тийм учраас энэ хуулийнхаа дагуу энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны этгээдүүдийн одоо богино хугацаанд шийдвэрлэхтэй холбоотой хууль заасан бас тодорхой хугацаанууд бас заагаад өгсөн байгаа. Тэр хугацаанд нь шийдвэрлэх тал дээр бол анхаарна гэж ингэж тооцож байна. Мөн нөгөө талаас сонгуулийн ерхий орооны бүрэлдэхүүнд бас энэ цагдаагийн байгууллагын төлөөлөл гэж орж ажилладаг учраас ялангуяа энэ байгууллагын үйл ажиллагаа маань бас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дээр анхаарахад бол тус болох байхаа гэж ингэж харж байна. За бусдын нөлөөнд автахгүй байх саналаа шударгаар өгөх асуудал дээр бол мэдээж энэ бол сонгуулийн боловсролын асуудал байгаа. Тийм учраас сонгогчд бол үндсэн хууль зааснаар шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуул төрийн үйл хэрэгт оролцох энэ эрхээ одоо тодорхой одоо мөнгөн бус дэмжлэгийн хүрээнд ингэж саналаа одоо худалдах ийм зүйл бол байж болохгүй. Энэ бол таны одоо эрх нөгөө талаасаа төрийн одоо улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой шийдвэр гарах төрийн эрх байгууллагын төлөөлөл. За нэр дэвшигч урт нассан хариулъя. Эрц за гүйцэг хариулж эрцтэй холбоотой асуудал дээр эрцийг яаж сайжруулах вэ гэж асуусан. Тэрийг нэмээ хариулжээ. Ер нь товчхон тодорхой хариулна шүү. Багтаагаад. Тийм учраас бол энэ бусдын нөлөөнд автахгүй байхдаа сонгуулийн боловсрол байгаа. Тийм учраас энийг одоо ганцхан сонгуулийн цаг хугацаанд биш энэ одоо тасралтгүй байнга явуулах тал дээр бол анхаарах ёстой гэж харж байгаа. За нөгөө талаас энэ эрц муу байгаа асуудал бол яхаар байхгүй. Бас энэ залуучуудын одоо сонгуулийн статистик дүн мэдээгээс харж байхад сонгуулийн насан туршийн залуучуудын оролцоо бол муу байгаа. Тийм учраас энэ бол бас эргээд л сонгуулийн одоо боловсролын асуудал байна. За мөн одоо бас зарим статистикаас харж байхад бол зам тээвэр уулуурхан салбарын одоо албан хаагчид ажлын байран дээр байх ийм тохиолдолд бас байнга орсон хаяг дээр байхгүйсаа бол сонгуульд оролцож чадахгүй байх. Ийм тохиолдлууд гардаг учраас энэ асуудлыг мэдээж одоо сонгуулийн үйл тогтоомжийнхоо статистик дүн мэдээ судалгаанд одоо мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж бас хууль тогтоомжийг сайжруулах шаардлагатай бол энэ саналаа бэлтгэж улсын их хурлд оруулж ирнэ. За баярлалаа. За урт насны нэр дэвшигч хариулъя. За нэр дэвшигч урт насны жаргал сайхан гишүүний асуултанд хариулъя. За бид нэр сонгуулийн ерөнхий орооны гишүүд нэр дэвшигчтэй хийх ажлынхаа одоо талаар тодорхой одоо тавьж байгаа зорилтуудаа бол энэ танилцуулгадаа бол оруулсан байгаа. За миний одоо гол зарчим болгож байгаа нэг зүйл бол манай энэ сонгуулийн ерөнхий орооны бүрэлдэхүүнд хуульчид нэлээд төлхөө орсон. За миний хувьд бол менежментийн мэрэгжилтэй. Өнөөдөр энэ сонгуульд оролцож байгаа олон талууд энэ сонгуулийн үр дүнд сэтгэл ханамжтай байх, сонгуулийг одоо шударга олон нийтийн одоо санаа бодол сонгогдсон тусгагдсан ийм сонгуул болно гэж энэ хөлийн зөвшөөрөхийн тулд энэ сонгуульд оролцогч талуудын одоо эрх ашигыг хамгаалах, харилцан ойлголцох, зөвшөлдөх энэ одоо менежментийн арга хэрэгслүүдийг одоо бий болгох замаар энэ сонгуулийн байгууллагууд илүү одоо институцийн чадвартай тийм байгууллага болоход одоо хувь нэмрээ оруулна гэсэн ийм зорилтуудыг би одоо тавьсан байгаа. За мөн таны ярьж байгаа энэ сонгуулийн тойргийн хороодын бүрэлдэхүүний зохион байгуулалттай холбоотой асуудал бол бас бид нар бүх шатандаа л одоо ойлголцож хамтарч одоо шийдэх ёстой асуудал. Нэг тухайн орон нутагт нэг нам олох боллоо гэх тэр намын одоо харьяал гэдэг юм уу тийм нөлөөний хүмүүсээр тойргийн хороог бүрдүүлж байгаа нь бас л одоо сонгуулийг оролцох талууд сэтгэл ханамжтай бас сонгуул шударга боллоо гэдэгт эргэлзэх эргэлзээний нэг ийм одоо хүчин зүйл болж байгаа. Тийм учраас энэ тойргийн хорооны бүрэлдэхүүнийг балансжуулах, тэнцвэржүүлэх энэ чиглэлээр бол одоо сонгуулийн байгууллагын хэмжээнд одоо ойлголцох зөвшөлдөх энэ ажлыг хийж одоо энэ сонгуулийн үр дүн эцсийн дүндээ бол одоо талууд харилцан зөвшөөрөхийн түвшинтэй бүрэлдэхүүнтэй байгууллагад анхаарч ажиллах болно. За мэдээж хэрэг тойргийн хороонд ажиллах төрийн албан хаагчдыг сургах, бэлтгэх, за тэднийг одоо зөх хэмжээний одоо гэрчлэжүүлэхийн ажлуудыг бол бас зохих журмын дагуу хийх ажлыг одоо бас төлхөө
зорилт болгож ингэж ажилланаа. За мөн тараалт санал худалдаа авалттай холбоотой энэ асуудал бол зөвхөн цөөнхийн бүлгийн ч олонхын бүлгийн ер нь сонгуульд оролцогч бүх л одоо хүмүүсийн асуудал болсон байгаа. Бид нар энэ асуудлыг одоо сонгууль яриад өнгөрдөг, домог болгоод өнгөрдөг, инээдэм нариган болоод өнгөрдөг. Эцсийн дүндээ бол түрүүний одоо удаагийн энэ сонгуулийн ерөнхий оронд нэр дэвшигч ярьж байгаагаар бол сонгуулийн хуулиар хариуцлага хүлээсэн нэг ч хүн Монгол улсад байхгүй гэж байгаа юм. Тэгэхээр бид нар ийм байдлаар яваад байх уу? Энэ асуудлаа илүү одоо ёс суртахууны гэдэг юм уу? Зам байдлын, мэрэгжлийн ёс зүйн нийгмийн хариуцлага хүрээнд бид энэ асуудлаа шийдэхгүй бол энэ төрийг шударгаар байгуулах, сонгогчдын одоо хүсэл хүлээсэн төр засгийг эмхлэн байгуулах энэ ажилд бол бэрхшээл тулгарч байгаа. За энэ асуудал дээр бол одоогийн үйлчилж байгаа дүрм журм одоо тухайн цаг үед нь одоо энэ асуудлыг шийдэх ямар болцоод байна вэ? Энэ журам дүрмийг сайжруулах энэ чиглэлээр би таны саналыг анхаарч одоо ажиллах болно. За дараагийн дугаарт нь энэ сонгогчд бусдын нөлөөнд орохгүйгээр төрийн сонгуульд оролцох байдал бол гарцааг одоо хүндэх ёстой асуудал. Өнөөдөр цэргийн ангиуд энэ төвшөнд ялангуяа ингээд